Монгол улс 6 дахь удаага өршөөлийн хуулийг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Хамгийн сүүлийн өршөөл үзүүлэх тухай хуулийг өнгөрсөн 11 сард батлан хэрэгжүүлсэн мэлээ. Тэгвэл хуульд хамрагдаж эрхчлөөгөө эдэлсэн иргэдээс дахин гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарсаар байна. Тодорхойлбол өнгөрсөн хугацаанд өршөөгдсөн 28 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Тухайлбал хулгайлах 21, дээрэмнийг, залилныг танхаарах 3, бусдын бид хөнгөн гэмтэл учруулах 2 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан иргэний 1.4%-ийг эзэлж байна. Төр эндэрэнгүй хандаж өршөөлт үзүүлсээр байтал дахин гэмт хэрэг үлдэж бусдыг хохироож байгаа хайр даахгүй өршөөгчд нэмэгцээр байгаа юм а. Оны өмнөхөн өршөөлийн хуулиар суллагдсан иргэн Сэлэнгэ аймгийн Мандас суманд хамтран амьдарч эмэгтэйгээ зодож хэргийн газар арга хэмжээ авахар очсон цагдаагийн албан хаагч руу галт зэвсэг барин буудлаа хэмээн сүрдүүлсэн гэмт хэрэг гарсан бол тун саяхан Хаавал дүүрэгт өршөөлийн хуульд хамрагдсан 26 настай эгэгч нь архитан согтурсан үедээ 24 настай иргэн өөг хүйтэн мисэр гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагаас тодруулахад ийм хэрэг гарсан нь үнэн хэрэгтний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өглөө. 2016 оны 1-р сарын 8-ны өдөр Хаавал дүүргийн 3-р хорон төд эвсгэрт мэсний шархтай хүн байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөний дагуу цагдаагийн байгууллагч шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын ажиллагаа хийхэд Хаавал дүүргийн 3-р хороонд оршин суух 24 настай эрэгтэй өөг гэгчийг Ховд аймгийн Булган сумын харьяат эрхэлс харьяат 26 настай эгэгч нь бол аргистуурлах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ үйл ялах зүйлээс маргалдан мэсний зүйлээр биедэн гэмтэл учруулсан хэргийг Хаавал дүүрэг цагдаагийн 1-р хэлтс эрүүгээр үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Өршөөлийн тухай хуулийг санаачлан батлан гаргаж хэрэгжүүлсэн нөхдүүд хуулиар суллагдсан этгээдүүдийг өмөөрөн хамгаалж хаацаасаар байгаа нь үнэн мөлий. Гэтэл нөгөө иргэд нь наран гараад нэрээ хичээж хүн шиг явж чадахгүй. Жирийн иргэдийг хил амаараа доромжилж айлган сүрдүүлж эд зүйлсийг нь булаах хулгайлах явдал энүүхэнд болжээ. Ийм байдал хуулийг хэрэгжүүлсэн албаныхан ганц жиргэн гэмт хэрэгт холбогдоогүй. Худал цуурхал тарааж нийгмийг айдаст автуулж байна гэх зэргээр арьсаа хамгаалсаар байгаа юм а. Нөгөө талаар төрөөс өршөөл үзүүлэн наран гаргасан байтал үүнийг нь дахин гэмт хэрэг үлдэх боломж мэт олж харан гэмт хэрэг үлдэг этгээдүүдэж олон байгаа юм а. Өршөөлт хамрагдсан хүн бүхэн дахин нэг хэрэг хийж эсвэл муу хүн биш ч гэсэн тодорхой хэсэг нь ийхүү дахин гэмт хэрэг үлдэж байгаа нь хайр даахгүй өршөөгдөгсөд олширч байгаа гэрчилнэ. Өдрийн тойлд уян мэдээллээ.